За сайн байцгаана уу. За өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. За өнөөдрийн уншлагаар таны ойр дотны хүмүүс танд яг юу хэлхийг хүсэж байна вэ гэдэг сэдвтэй уншлага хийх гэж байна. За таны ойр дотны хүмүүс танд юу хэлхийг хүсэж байна вэ? За таны ойр дотны хүмүүс танд юу хэлхийг хүсэж байна вэ? Гурван төрлийн сонголттой. За гурван сонголтоо сонгочихсон байхаа гэж найдаад уншлагандаа орё. За өнөөдрийн хөзөр бол ардлан цав цагаан хөзөр мессеж хөзөр байгаа. За мессеж хөзөр маань за нэгдүгээр группийн уншлага эхлэе. За гоё. Эрвээхээ сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За нэгдүгээр группийнхээ сонгосон хөзөр inhale, courage and exhale prayer гэдэг юм уу да тийм. Тэгэж унших юм байна. За би англиар унших гэж бодлого бас гатуу байх уу. Байхаж гэж хатуултай угаасаа. За энэ хөзөр маань болохоор зоригтой байж айцаа гаргаа гэж байгаа байхгүй юу? Зоригтой байж айцаа гарга. Inhale courage гэхээр зоригтой байж тэгээд and exhale prayer айцыг гаргах гэж байна. За тэгээд юунаас ч юм айгаад байгаа хүмүүс юм байна да тийм ээ. За тийм л хөзөр сонгож дээ. За дараагийнх нь хөзөр нь болохоор за энэ хөзрөөс мессеж хөзрөөс ойр дотны чинь хүмүүс танд одоо юу хэлхийг хүсэж байна. За эхний ээлжинд бол танд ямар ч гэсэн одоо зоригтой байж айцаа гаргаа айхан байхгүй л гэж хэлээд байна. За дараагийн мессеж. За тэр нь болохоор за let go гэдэг хөзөр сонгогдлоо. Let go гэдэг маань явцгаая гэсэн үг үстэй тий. Явцгаая гэсэн үг. За энэ нь болохоор одоо та удирдах яв гэсэн үг байхгүй. Тэгэхээр удирдах хэрэгцээг орхих тусам таны тайван байдал чинь таны хүслийг илүү хурдан одоо нөгөө биелүүлдэг гэж байгаа байхгүй юу? Таны хүслийг биелүүлэхийг одоо илүү хурдан татдаг. Одоо нэгсэн энергийн юм яриадаад явуулаа л та. Энэ яг юу гэж вэ гэхээр та хин нэгнийг ч удирдах гэж хичээхгүйгээр одоо таны тайван байгаа байдал чинь таны хүслийг одоо илүү хурдан биелүүлнэ л гэж. За тийм байна. За ингээд хүмүүс хоёр хөдөр сонгочоод. За. За энэ дараагийнх нь хөзөр болохоор сон хөзөр сонгожээ. Хүү гэдэг хөзөртэй. За хүү мэлхийгээр тоглоод өсөн дээр тоглож ийм хадчиргалтай хөрхөн хүү байна. За юу мессеж нь яг ямар үг мессеж хэлэх нэ гэдгийг нь. Таны хүү одоо ертөнцийг тийм хорвоо дэлхийдээ танилцах явцдаа түүнийг харж бас хамгаалж ядгаа гэж байгаа байхгүй юу? Таны хүү хорвоо ертөнцтэй танилцах явцдаа болохоор түүнийг бас харж бас хамгаалж ядгаа гэж. За тэгэхээр хүүхдүүдээ одоо байгальд гаргаж одоо хүүхдүүдээ одоо нөгөө тийм юмч болохгүй юм юмч болохгүй гэдэг байж болно. Тэгэхээр хүүхдийг өөрөө нөгөө эрх дураар нь байлгаж мэдээж аюултай нөхцөлийг бол эрх дураар нь байлгана гэж байх байгаа. Гэхдээ одоо нөгөө хорвоо ертөнцтэй танилцах боломжийг нь энэ аюултай юм уу, энэ аюулгүй юм уу? Одоо энэ тий
Хүн чинь нөгөө нэг өөрөө хийж үзчихэж яг нөгөө нэг болохгүйгээ ойлгож ухаардаг шүү дээ. Хичнээн жоох хүүхэд байсан ч гэсэн. За халуун юм төрөхтөн нэстэ болохгүй гэд хөргөж үзэх биш. Халуун юм гэдэг чи ийм гэдгийг нөгөө нэ гэсэн доо мэдрүүлэх те. Тэгжээж энэ чинь халуун юм байна энд хурж болохгүй юм байна гэдэг нөгөө өөрөө нөгөө нэг жишээ нь нөгөө хүүхэд ингээд нөгөө нэг хүүхэд ч том хүн ч адилхан те. Хүний хилээд байгаа яриад байгаа юм өөрөө туулж үзэх хүн хизээж ойлгодгүй шүү дээ. Одоо хүн хүний зовлонг мэддэггүй энэ хүн ямар ч амьдралыг туулаад ирсэн юм бэлээ гэж жишээ нь одоо ингээд ийм учраас хинрүүч одоо тэгэж нөгөө нэг хатуу ширүүн битгий үг хэлгээд жишээ нь нэг томчуулын дунд ийм яриа байдаг үстэй тий. Тэр угаас л өнөө үг шүү дээ тий. Энийг ямар одоо амьдрал туулаад өнөөдөр энд ирсэн байгааг нь өнөөдөр ингээд хичээгээд энд явж байгааг нь мэдэхгүй ээжиж одоо ямар нэгэн хүн рүү ингээд нөгөө нэг мэддгийн юм шиг ажиллах тэр хүнийг тийм нэг юм юмнууд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй ч гэсэн уйлдаж холбогдсон мессеж байгаа байхгүй юу? Энэ зөвхөн хүүхдийн тухай мессеж биш шүү дээ. Тэрийг ингээд нөгөө нэг орлуулж өөр дөрөв буулгаж ойлгоно. Тэгэхээр танд юу гэж хэлж байна вэ гэхээр та ямарваа нэгэн юмд хитрхи их одоо нөгөө нэг хичээж хитрхи их хүчлэх тусам одоо нөгөө хит их хүссэн юмыг хор хоёрын зөвдөггүй шүү дээ угаасаа. Тэрийг ингээд бас нэгдүгürt ойлгосоо гэж хүсэж юм л да. Таны ойр дотны хүмүүсээс ирж байгаа мессеж гэж байгаа байхгүй. Тэр энэ өнөөдөр зүгээр ойр дотны хүн гэхээр өнөөдөр бүгдээрээ 9 минут одоо энэ ертөнцид амьдарч байгаа хүн ч биш байж болно. Тийм болохоор нөгөө ертөнцид очсон хайртай дотны одоо эцэг гэдэг юм уу аав ээж гэдэг юм уу одоо ер нь ямар тий хинч энэ үг хэмээс таны хувьд ойр дотны ч хүн юм бэ гэдэг хүнээс ирж байгаа мессеж гэж ойлгоорой. Тийм болохоор таны тэр хүмүүсээс за би ахаад нэг хүзрээ сонгоод авсан байгаа. За энийг бас мессежийг авчгаад нэг мөр бас ингэж нөгөө тайлбарч хийлээ гэж бодож байна. Тийм. За 3 дахь хүзэр нь болохоор энэ vegetarian гэсэн хүзрийг сонгож ээ. Vegetarian гэдэг нь ер нь цагаан хоолтон гэсэн үг шүү дээ тий. За цагаан хоолтон. За энэ нь болохоор зөвхөн заавал цагаан хоолыг илэрхийлж байгаа биш л дээ. Тэгтээ шинэ арга шинэ замыг хэлж байхгүй юу? Тэгээд нэгсэндээ өнөөдөр ингээд махан хоолтой мах идэх хүн байсан бол цагаан хоолтон болно гэдэг чинь асар их зориг, төвчээр за тэгэл хүсэл тэмүүлэл, зориг байж хүн өнөөдөр цагаан хоолтон болно шүү дээ тий. Эрүүл мэндээ алс ирээдүгээ бодоод цагаан хоолтон болж байгаа шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Гэхээр энийг заавал цагаан хоолтон болгох ч гэдэг юм уу, болох ёстой ч гэдэг юм уу, эсвэл та цагаан хоолтон байна гэсэн үг бол ерөөсөө биш байгаа. За тэр нь болохоор за энэ бүхнээр одоо таны ойр дотны хүн одоо танд яг ямар үг хэл мессеж хүргэж дамжуулахыг хүсэж байна вэ гэдэг дээр за ойр дотны хүн бол таныг өнөөдөр одоо нэг айх хэрэггүй. Альва юмнаас айх юм ерөөсөө байхгүй та ингээд зөрөгтэй бай гэж хэлж байна нэгдүгээр. Та магадгүй ингээд нэг юм хийгээл үзэх гэхээр айгаал за тэгчих чулуу гэдэг нэг айдас гэдэг юм чинь өөрөө болохоор яг юу байдаг вэ гэхээр зүгээр л хүний өөрийнх нь одоо зүгээр юу гэх юм нэгсэндээ зүгээр бодол байдаг байхгүй. Өөрөө өөрийгөө айлгаж хайрцагласан бодол байдаг байхгүй. Тэрийг ингээд одоо юу гэх юм тэр айцтайгаа яаж нүур тулж цаан ч гэсэн өнөөдөр яг сорилт байдаг тий. Одоо яг ингээд сүнсний төвшний хувьд ярих юм бол дандаа сорилт байдаг. Тийм болохоор таныг одоо
айдсаараа үгүй зоригоороо айдсаа даван туулъя гэдэг. Айдас гэдэг чинь бас хоёрдугаарт ийм байгаа байхгүй юу? Одоо өөртөө итгэлгүй байдал. Өөртөө итгэхгүй байгаа учраас аливаа ямиг нөгөө нэг томруулж ирээд жижигхэн асуудал байсан ч томруулж ирээд айдаг байхгүй юу? Тийм болохоор таныг нэгдүгürt өөртөө итгэе, хоёрдугаар зоригтой бай, гуравдугаарт нь тэр зориг гэдэг юмараа айдсаа дараа гэж аахгүй юу? За гол түлхүүр үг мессеж нь бол тийм мессеж ирсэн байна. За өөр юу гэж хэлэхийг танд хүсэж байна вэ гэхээр халиваа юм хитрхийн нөгөө нэг ингээд хүчлэх хэрэггүй. Тийм байх ёстой. Тийм болгох ёстой гэдэг ингээд нөгөө нэг өөртөө нийцүүлэх гэж хүчлэх хэрэггүй. Ер нь бол та хорвоо ертөнцийн юу гэж өөрийнхөө хүчилснээрээ бол биелүүлэх боломжгүй. Харин хүлээн зөвшөөрөөд харин одоо нөгөө юу гэх юм та хүлээн зөвшөөрснөөрөө илүү тайван байснараа таны хүсэл биелэх магадлал илүү өндөр бол. Аливаа ямиг хүчээр биелүүлдэг юм гэж юусоо ба. Ягаад гэвэл за та жишээ нь хин нэгэнтэй одоо нөхөрдөг юм уу? Нөхрийгөө нэг тэгээд хийж ингээд хийж гэдэг хүслээ биелүүлэх гэдэг ингээд хүчилж болно л доо. Тэгэхдээ тэрийг хүчилснээрээ биелэхээсээ илүү таныг тайван байгаад хүслээ одоо нөгөө тайван байснаар илүү хүсэл чинь биелнэ гэдэг аахгүй юу? Ямар нэг юм хүчээр шийддэг тийм юм бол одоо байхгүй хэцүү. Бүр хэцүү. Тийм болохоор тайван байсан энерги чинь өөрөө таны хүслийг биелүүлэхэд тус болно гэдэг аахгүй юу? За тэгээд дараагийн мессеж болохоор сон гэсэн байна. Хүү гэсэн үг шүү дээ. Одоо хүү баг балчир хүн энэ болохоор зөвхөн яг хүүхдийг илэрхийлж байгаа үг гэсэн үг биш л дээ. Тэгэхдээ бас хүүхдийг ч илэрхийлж байгаа, таныг өөрийг чинь илэрхийлж байгаа. Энэ таны одоо ойр дотны хүмүүс танд яг одоо хэлж байгаа мессежүүдийг л дамжуулж байгаа шүү дээ. Тийм болохоор та магадгүй ингээд нөгөө бага насны хүүхдтэй байлаа гэхэд тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй. Одоо тэгчүүлж аюултай, ингэчүүлж тэгэх ингээд нэгсэн тань хүүхдээр өөрөөр нь ингээд нөгөө ямар нэгэн юм ингээд хийлгэж үзүүлдэггүй хүн байх магадлалтай. Нэгдүгээр сонголт. Хоёрдугаар сонголт нь та өөрөө ийм нөгөө нэг аливаа ямиг нөгөө нэг аймхаа айдаг хүн чинь тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэдэг аливаа юмнаас ингээд нөгөө айдаг хүн байгаа учраас та нэгсэндээ хийж үзэдэггүй гэсэн үг байхгүй. Айдаг хүн чинь хийж үзэхгүй шүү дээ. Туршихгүй. Айдаг хүн учраас нөгөө нэг за ингэчүүлгээд өстой нэг айдсан төрүүлж ингэж босч ирээд та хичнээн нэг тийм юм хийгээ ямар нэг юм хийгээд үзчих хүсэл байлаа гэхэд хийдгүүл гэсэн үг. Тэр нь айдсаасаа болоод. Хоёрдугаарт нь бас энэ хүүхдээ бас нөгөө аливаа ямиг өөрөө ингээд туршлага хуримтлуулж, өөрөө хурж үзэж, өөрөө хийж үзэж ингэх гэхээр нь нөгөө нэг ерөөсөө тэгүүлдэггүй хүн байж магадгүй. Тэгүүлж аюултай, ингүүлж аюултай, тиймэлж амар, иймэлж юу гэд өөрөө айдтай хүн чинь хүүхдээ бас яг л тиймэрхүү маягаар. Тэгэхээр хүүхэд гэдэг юм чинь яг яадаг вэ гэхээр одоо жишээ нь халуун аягтай цай байлаа гэхэд мэдээж татасчихсан гараад хүлнэ ойлгомжтой л доо. Тэгвэл тэрийг энэ халуун юм байна, энд төрж болохгүй юм байна гэдгийг тодорхой хэмжээнд нөгөө нэг өөрөө ингэж таньж мэдэх шаардлага байгаа байхгүй юу? Та халуун амар л гэдэг ингээд айргаад байгаа шүү дээ. Амар юм байх л гэж. Тэр чи хүүхэд бол мэдэхгүй байхгүй юу? Тэгэхээр хүүхэд юу мэднэ гэхээр гараа хүргэж үзчихэж нэрээ халуун юм байна гэдэг. Аяганд нь гарын зөөлхөн хүргээд жишээ нь ингээд ийм болохоор хүрж болохгүй гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй байхгүй юу? Мэдээ гарын ингээд төлчихгүй ч гэсэн нэг халуун аяганд нэг хальт хүргээд үзэхэд чи гар нэрээ халуун юм байна. За тэгвэл энд хүрж болохгүй, энэ чи нэрээ хүрж болохгүй байгаа шалтгаан ийм юм байна гэдгийг
нэгсэндээ ойлгуулахгүйгээр наана л амир болохгүй гэдэг нэг тийм юмнуудаараа айгүй их нэг юу тогтоодог. Тэгэхээр аливаа ямар ч юмыг нөгөө хүн хурж үзэж ээж, туршлага сууж ээж болохгүйгаа аль ч насандаа штэ ерөөсө бүх хүн адилхан. Хүүхэд жижигхэн болохоор асуудал нь хурж үзэх юм жижигхэн байдаг боловч том хүн бас адилхан. Яг хийж үзээгүй юмнасаа одоо нэгсэндээ дэмий айгаад ерөөсө насаараа тэрийг хийж үзэхгүй л байх гэдэг байхгүй юу? Хийгээд үзсэн ямар нэг юм байлаа гэхэд алдсан байлаа гэд бодъё л доо зүгээр. Тэгээд тэр таны туршлага л бол та ихэд илүү урагшлаад илүү хүчтэй болгох чинь нэмруулах шатлаг байхгүй юу? Тэгэхээр айснасаа болоод нэгсэндээ юу ч хийж чадахгүй хөлж чадахгүй байгаа даа. Тийм болохоор өөрөө өөрийгөө хайрцаглаж байгаа тэр их айдсаасаа таныг одоо нэгсэндээ ингээд анхаарах шаардлагатай юм байна гэд ойр дотны чинь одоо хүмүүс хэлээд байгаа. За тэгээд энэ vegetarian гэдэг хөзрөөр юу илэрхийлж байна вэхээр одоо шин арга, шин зам, илүү их одоо нэг эрч хүч. Хүн одоо нэг жишээ нь ингээ махан холтон хүн байж хаад vegetarian болёо гэд ингээд бодохоор асар их хүсэл, зориг, тэмүүлэл тэгээ бүхэл бүтэн биеийг бүтэн юугаар нь ингээд өөрчилж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрийг ингээ хийж чадахын тулд хийхийн тулд хүнд бас л нөгөө хүрнэл хэлдэг нөгөө нэг зориг чинь, төвчээр чинь тэгээд айцаа даван туулах төр чадвар чинь бүх юм чинь ахаал хэрэг болж байгаа. Тэгэхээр тань дээр ерөөсө гол анхааруулan ирж байгаа анхааруулах ч яг одоо хэлхийг хүсэж байгаа одоо ойр дотны ч хүмүүсээс ирж байгаа мессеж бол одоо нэг тийм өөрийгөө өөрчлөлтөөс айх хэрэггүй гэдэг мессежийг л ер нь голчлон хэлж байгаа юм байна. Одоо ингээд үзэхээр бүгд л ерөөсөө өөрчлөлт. Тэр нь дандаа өөрийнхөө нэг зориггүй байдалтай, айдастай байдалтай нүүр тулах. Хитрхи их болгоомжлдог хүн байгаад байна л да ер нь. Маш их болгоомжлдог хүн байгаад байна. За өөр ямар мессеж тэмдэглэхийг хүсэж байна вэ гэдгийг энэ хөзрөөс нэг асууя да. За нэгдүгээр группийнхэнд их өөр ямар мессеж байна вэ? Нэгэн хүмүүсээс нэгдүгээр группийнхэнд өөр юу хэлэх хүсэж байна вэ? За star гэдэг хөзөр өөрөө гарч ирж байна. Star гэдэг маань од гэдэг хөзөр. Тэр хөзөр маань өөрөө гарч ирж байна. Тэр нь болохоор нэг л тийм өөрийгөө өөрчлөхөө чадахгүй л байгаад байгаа л нэг тийм гаццал хүмүүс л болж таарах гэдэг юм да ерөөсөө нэг айцал давж чадхаа хайчаад байгаа. За пул гэдэг хөзөрт ерөөсөө мангар хаширлаад байна. Ерөөсөө ингээд энэ хөзрөөрч бас тэрийг илэрхийлж байгаа. Тэр нь болохоор ингээд та ямар нэгэн үйлдэл авах гээд ингээд өөрийгөө өөрчлөх гээд өөр нэг юм хийж эхлэх гээд ингээд тэрөөс ингээд нэг айцтай баригчаад хөдөлж чадхаа байсан. Тэгээд одоо таныг нэгсэндээ гинэн томоогүй хүн шиг тийм хөдөлгөөн хийж чадахгүй байгааг л илэрхийлж байна. Бас л мессежүүд асар их давхцаж байна. Тэр чигээр таны гол асуудал бол ерөөсөө шийдэмгий биш. Тэгээ эргэлзээ тэн хэлзээ ихтэй. Эрсдэлд орохоос айдгийг л илэрхийлээд байна. Эсвэл эрсдэлд орно гэдэг чинь өөрөө нэг болол
илүү хүчрэхэг болох, нэг бол туршлага одоо нэг хоригдлуулах юм байгаа шүү дээ. Та амжилтгүй боллоо гэхэд зүгээр таны туршлага болно. Ингэж болохгүй байна гэдэг туршлага. Амжилттай боллоо гэхэд таныг бүр амжилтанд хүргэх бас юу аахгүй зам байгаа аахгүй юу. За өөр юу гэж хэлэх чинь. Өнөөсөө хөзрүүд ерөөсөө гайхамшигтай хөзрүүд урав харж аяг гарч ирж байна. Ихэнх хөзөр бол дээшээ харцсан гарч ирж байгаа юм. Инспирэшн гэдэг хөзөр. Мэдрэмж гэдэг хөзөр. Мэдрэмжээ дагаад хөдлөхөөр айдсандаа автчихад л ерөөсөө хөдөлж чадхаа байж байгаа л да нэг хүн. Уул нь мэдрэмж нь дотроос нэг ингээд хилээд идэг. Тэгээ мэдрэмжээ дагаад хөдлөх гэхээр ерөөсөө айдсандаа автцсан. Чухал ингэж чухал. Тэр нь ингээд нууц чухал ингээд одоо ийм болчиход байгаа. Нэгсэнд аль муу болгоныг л одоо дотор бодоод тэг хөдөлж чадхаа байж байгаа. Уул нэг тийм айгүй гоё эрч хүчтэй тийм одоо нэг тийм юу гэх юм өөрчлөлт орж ирээд байхад л тэрэг л ирээсээ юу соглож авч чадахгүй байгаа юм байна. Тавын voice гэдэг чинь тавын sword гэсэн үг, сэлэм гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ нь болохоор Үмэн самуу ямар ч зайл мэхэл зөрчилдөө Үмэн самуу тэр жаахан тийм чи тэр гаргаж чадахгүй байгаагаасаа болоод яах санал зөвлөдөө гэнэ да яв болов. Most of material Pentacles-ийн Moose хүсэл эрмэлзэл хүсэл эрмэлзлийнхаа төлөө урагшаага алхах замдаа нэгсэндээ ингээд гарчаад эхэлчихэд байгаа. Тийм байна. Тэгээд энэ дунд нэг тийм жоохон зөрчилдөө нэг жоохон юу орж ирээд байна. Нэг жоохон юу гэх юм бэ одоо нөгөө нэг л тийм хувирамтгай юу байдал тууштай биш байдлаа. Тийм одоо л нэг юм уу бол тууштай байдал нутагдаад нэг тийм хувираад байна л да. Уул нь эхлэлийн гаргандаа гарчаад байдаг. Тэгээд цаашаа үргэлжлүүлж чадахгүй. Дундаас нь одоо ингээл нэг болчихгоо л жоохон ингээл нэг хит ингээд нэг хурдтай урагшлахаас нь айдснаасаа болоод нэгсэнд урагшилж чадахгүй нэг тийм гацчихад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг өвөг дээдс одоо яг юу гэж хэлж байна? Өвөг дээдс энэ ер нь танд бол яг энэ өвөг дээдсээс ирж байгаа мессежний магадлал нь маш өндөр байна. Тэгэхээр өвөг дээдс яг юу гэж хэлж байна вэ гэхээр одоо
тийм айцтайгаа нүүр тулаад хитрхи их нөгөө нэг яарж урагшлах гэж хичээх хэрэггүй. Тэгээд айцтайгаа нүүр тулаад одоо яг нэг хүүхдийн сэтгэлгээгээр тийм хүүхэд ер нь нөгөө нэг юмыг нөгөө нэг амар одоо энэ тийм ийм гэдэг нөгөө нэг туршлага байхгүй учраас одоо юунаас ч айдаггүй шүү дээ тийм. Тийм болохоор нөгөө нэг юмыг хурж үзэж ээж мэддэг. Одоо жишээ нь халуун байлаа гэхэд халуун юм байна гэдгийг хурж үзэж ээж мэддэг шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг хүүхэд шиг байхыг танд одоо таны одоо нэгсэндээ харсан даасан тэнгэр байт юм уу өвдөж ингээд зөвлөд байгаа. Ер нь таны мессеж болохоор одоо ингээд урсгалыг харахад бол юу хайгаад байна. Одоо таны харсан даасан тэнгэр өвдөжээс ирж байгаа бараг таны сүнслэг хөгжлийн одоо холбоотой мессеж байгаа байхгүй юу? Ер нь тийм тал руу боллоо. Танд одоо ингээд юу мэдрэмжээр одоо ингээд нөгөө юм ороод одоо ингээд ямар нэгэн мэдрэмж ороод ирэхээр та тэрэндээ одоо ингээд нөгөө нэг бүрэн дүүрэн итгэж чадахгүй тэгээд нэг урагшилж чадахгүй нөхцөл байдалд орчиход. Тийм тэрэн дээр тэгээс хаад болоод байгаа юм нь яллаа дөрөвнөөс хойш шилжээд байгаа нөгөө айдсын л асуудал байгаа даа л да. Айдсыг даван туулахын тулд яг яана вэ гэхээр ерөөсө таны ямар ч нэг энэ насандаа 20-30 хувирлуулсан туршлага ерөөсө хэрэг байхгүй. Яг л хүүхэд шиг гинэн ийм одоо нэг бүхнийг нэг үзэж биеэрээ үзчихэж туршиж одоо нэг юмыг мэддэг шүү дээ. Яг тэрэн шиг байхыг нэгсэндээ зөвлөд байгаа байхгүй юу? Урам зоригоороо айдсыгаа зогсоо тасал. Өөртөө итгэлтэй байж яг хүүхэд чиг нэг хүүхдийн тэр амар юм тэр хүүтийн юм гэдэг юу ч мэдэхгүй нэг хурж үздэг шүү дээ. Тэгээ сүнслэг төвчний хөгжил дээр ерөөсөө яг нэг гол юм нь болохоор яг тэр л байна. Тэгээ магадгүй нэг хоол хүнсээ ингээд нэг өөрчилж цагаан хоолтой болох хитрхи их махан хоол идэж байгаа үед бол угаасаа нэг сүнслэг төвшин тийм өндөр хөсдөггүй. Биеийн энерги хөнгөн идэж хоол хүнд одоо нэг хоол хүнс хөнгөн байх тусмаа сүнслэг төвшний хөгжил хөнгөн амархан ахиц дэвштэй урагшилдаг. Тэгээд таны айдсгүйгээр хүүхэд шиг юу ч хийгээд үзэхэд тийм бэлэн тийм сэтгэл зүйтэй ингээд байх юм бол айгу амархан урагшилнаа гэдгийг л одоо таны харсан даасан тэнгэр өвгдөөс чинь хэлхийг хүсээд байна. Танд одоо нэг тийм баг хоёрч төрлийн ойрын өвгдөөсээ тийм ингээд нэг таныг ингээд чиглүүлэх үүрэгтэй тийм хоёрч тийм одоо өвгдөөс байгаа хгүй юу? Гэтэл одоо тэрийг нэгсэндээ нэг мэдэрч ингэж нэг холбогдож чадахгүй. Тэгээд нэг холбогдох жоох ингээд нэг урагшлах сүнслэг зам ингээд жоох урагшлах гэхээр нэг айгаад айдснаасаа болоод ингээд нэг хөдөлж чадахгүй заа нэг тиймэрхүү л юм болоод байгаа юм байна даа юу нь бол. Тэгэхээр таныг энэ одоо тэр сонгож байгаа тэр эрвэхээ стикерээр сонгосон эрвэхээ бол тий өөрчлөлтийг илэрхийлдэг байхгүй юу? Энэ вежитериан гэдэг дээр бас ингээд нэг өөрчлөлтийг илэрхийлсэн. Энергийн өөрчлөлтийг илэрхийлсэн хөзрүүдийг та сонгосон байна. Тэгэхээр танд нэг тийм зайлшгүй одоо яг тийм цаг үе дээрээ ирч чад байж байгаа хүмүүс юм байна да. Уул нь урагшлахад олон боломж сонголтууд ингээд байгаад байгаа. Гэтэл тэрлүү нэг орч чадахгүй замынхаа одоо нэг зам бүтэн зам ингээд туулах хэвээр байлаа гэхэд нэг 3-1 дээр нь очичоолоо ингээд зөв зам дээр бол гараа зогсцсон. Тэгвэл 3-1 дээр нь очичоол тэгээд цаашлахгүй нэг тийм жаахан тасарсан байдалд орчод л байна л да.
тасарсан байдалд ороод. Тэгсэн хэрний танд нэг тийм яарж адагсан сэтгэл байна. Хурдхан шиг юм сүнслэг төвчний амжилтанд хүрэх юмсан. Тэр нь болохоор тэгж яарж адахгүйгээр зүгээр ингээд илүү тайван байх нь өөрөө тэр таны яарч байгаа тэр хүсэж байгаа газарт хүрэхэд илүү дөхөн болно гэдэг. Яарлаа гэд нэг хүрэхгүй аливаа цаг хугацаатай болохоор тий. Хамгийн гол нь танд энэ айдсыг даван туулах зайлшгүй шаардлага байгаа юм байна. Тийм хурдтай биш ч та урагшилж байгаа байхгүй юу? Ямар ч гэсэн тийм дундаас нь тэгэж орхиход ч юм уу тгээгүй байгаа. Тийм болохоор нэг хэсэг завсралга аваад дахиад нэг ингээд сүнслэг төвчнийхээ хөгжил рүү одоо нэг орхиж бол бас чадахгүй бас урагшилж чадахгүй нэг тэгээл нэг байгалаа юм байна л да. Ер нь бол хоол хүнсээ өөрчлөх нь ч гэсэн одоо цагаан хоол идээд өөрчлөх нь ч гэсэн сүнслэг төвчөнд маш хурдан хөгжил дэвшил авчрахад нэг айгүй их үр дүнтэй. Тийм болохоор бас хоол хүнсийг өөрчлөөд үзхийг ч бас санал болгож явах шиг байна да. Айгүй хүнд энерги мах идээд бол ер нь хүн бол зөвхөн махаар тогтохгүй тэгээд ер нь тэгээд цагаан хоол ногоо бол яалтчгүй л тэгээд сүнслэг төвшин өсгөхөд бол нэмэр нөлөө болдог л гэдэлтэй. Ядаж мэдрэмж сайжруулдаг, илүү хурц хөнгөн болгодог. За танд нэг иймэрхүү чиглэлийн мессеж. Тэгээд let go гэдэг. Урагшилцгаая л гэдэг. Хөдөлцгөө явцгаая. Тэгтээ айхтар яарах бол хэрэггүй. Асар тайвнаар одоо нөгөө алхамаар урагшлахыг хэлээд байна. Тэгээд энэ зүрх сэтгэл зүрхэн хүрдэн дээр жоохон анхаарал хандуулах шаардлага байгаа юм шиг байна да. Зүрх сэтгэлийн ангаалт этгэлт байдаг юм уу те. За ийм уншлага боллоо. Танд бол өөрчлөлтийн цаг үеэл ялцгүй ирдсэн л байна л да тий. Өөрчлөгдөх шаардлагатай тэр эрвээхээ бол өөрчлөлтийг илэрхийлдэг. Эрвээхээ ч авгалдаа байж байгаад эрвээхээ болж нисдэг үстэй тий. Тэгэхээр өөрчлөлтийг илэрхийлж байгаа. Таны тийм цаг үе юм байна. За 2 дугаар группийн уншлага эхлэе. За дэлхийн бөмбөрцгийг сонгожээ. Дэлхийн бөмбөрцөг. За энэ хөзөр нь болохоор Stay Inspired. За Stay Inspired гэдэг нь болохоор урам зоригтой бай гэсэн үг. Урам зоригтой байгаарай гэдгийг илэрхийлсэн хөзрийг сонгожээ. За тэгээд өөр 3 хөзрөөс бас өөр хөзрүүдээс бас мессеж авна. Урам зоригтой бай. За дэлхийн бөмбөрцгийг стикер нь болохоор дэлхийн бөмбөрцөг сонгожээ. За easy do it гэдэг. За хэлбэрхан хийе гэсэн үг шүү дээ тий. Хэлбэр хийе. Таны хүсэл одоо биелэж байна гэдэг хөзрийг бас сонгож. За 3 дахь хөзөр нь болохоор сон гэд бас хүү гэдэг хөзрийг сонгоцсон байна. За энэ группийг бас
Нэгдүгээр группийг сонгох уу, хоёрыг сонгох уу гэж эргэлзэж байгаа сонгосон хүмүүс байх бас магадлал байна. Тэгсэн сон гэдэг хөзөр маань нэгдүгээр групп дээр бас гарч ирсэн хөзөр байгаа даа. За easy do it. За easy do it гэдэг хөзөр маань болохоор одоо илүү хэлбэрээр, илүү амархнаар хийгээл гэсэн үг шүү дээ. Илүү амар, илүү хэлбэрээр хий, таны урам зоригтойхон байя. За энэ үзэр болохоор за таны хүсэл одоо яг биелэж байна гэж байгаа. Хүсэл чинь одоо тун удахгүй биелэж байгаа учраас та яг урам зоригтой байж яа. За 3 дахь үзэр нь болохоор юу гэж байна вэ? Сон үзэр болохоор за та одоо нэг хүүхэд бүхнийг нөгөө ингээд нэг хурж үдчихээж, өөрийн гараар мэдэрчээж, за халуун юм уу, хүүтэй юм уу, аймаар юм уу, биш юм уу гэдгийг нөгөө хүүхэд өөрөө хурж үзэж бүхнийг мэдэрдэг болохоор за тэр тал дээр бас мессеж иржээ. За хүүхэд шиг одоо тийм ээ. Хүүхэд шиг гинэн цайлган цагаан одоо айдасгүй байхад бол одоо таны хүсэл бол одоо тун удахгүй биелж байна. Тэгээ юмыг одоо хитрхи хэцүүгээр бодох бол ямар ч хэрэггүй. Илүү амраар, илүү хэлбэраар одоо хийгээрээ гэсэн мессеж байна. За өнөөдрийн уншлага өстой дундаас нь микрофон маань тасраад нэгсдэ дуу тасарсан байсан. Тэгээд дуун дээр одоо нөгөө нэг нэмэлтээр дуу оруулж хийж байгаа болохоор анхудаа л ингэж юм л да. Энэ их бас явдалтай хэцүү юм байт юм байна. Bluetooth тасраад одоо нөгөө дууг болцсон байгаа байхгүй юу? Бичсэн бичлэг маань. Тэгээд одоо нэмэлтээр дуу оруулсан чинь үйл хөдлөл нь үйлдэлтэйгээ нөгөө зөрөөд бас их дараа нь дахиж уншихаар их сонин бас айгу хэцүү болчихдөг юм байна шүү. Ер нь бас мэдмээр юм байна. Эргээ дараас нь дуу оруулахаар айгу яг уншижсэн үе шиг гэдэг юм бай. Төвлөрдгөө юм байна. Бас их сонирхолтой юм байна. Тэгээ одоо бичсэн бичлэг хайран болох гээд байгаа учраас ямар ч ихсэн нэмэлтээр дуугаа оруулаад апплод хийндээ. За High Priestess гэдэг үзэр. За High Priestess гэдэг нь болохоор одоо өөрийн зүүн совин одоо дотоод дуу хоолой. За тэгээд тэр сүнслэг байдлыг илэрхийлдэг үзэр байгаа. Ер нь бол за тэр нэг тийм жоохон тийм хурдтай биш байгаа юм байна. Одоо юу гэх юм тийм хурдтай өсөлт биш л байгаад байна л да. Сүнслэг байдал дотоод дуу хоолойны За өнөөдөр ерөөсөө хараас нь ингэж дуу оруулах гэсэн айгүй хөвгтэй юм байт юм байна. Энэ одоо бодоход нөгөө кинонд дуу оруулахдаа төстэй болчих шиг өсвөлдөг. Үйл хөдлөлтийг хараад
Бараг юу ярьж ирсэн бэлээ гэдгээ санаж байгаад ингээ ярих гэх хэрэгтэй. Хоёр паунд үзэр сонгогдож байна. Уул нь ингээд одоо хайрын бичлэг юм даа. Цаг хугацаагаа зарцуулах зөндөө суусан болохоор нэг гүйцэжүүл гэж бодохоор бүр их урт бичлэг ингэж тасарсан байгаа байхгүй үндсэндээ эхлээд яагаад ингэ тасарч вэ? За тэгэхээр энэ болохоор таны одоо хийж эхлүүлэх гэж байгаа ямар нэг ажилтай холбоотой болж таарах гэдэг энэ даяарна. За тэр нь болохоор яг юу гэж өгнө гэхээр таны хийж эхлүүлэх гэж байгаа энэ байдалтай яг өөрийнхөө тийм нэг дотоод сүнслэг дуу хоолойгоо сайн сонсоод зөв сонгоо сайн сонсоод хит их одоо нөгөө юутай биш яаралгүй гэсэн үг шүү. Хит их яаралгүйгээр энэ асуудалтай одоо эхлүүлэх гэж байгаа нэг асуудал байгаа юм шиг байна л да янз бүр. Тэгэд энэ асуудлыг хит их яаралгүйгээр сайн ингээд нөгөө бодож тунгааж эргэцүүлж ингэж бодорой ямар нэгэн эрсдэл ингээд үүсгэхэд одоо ингээд хамгаалах юм байна уу тийм. Тэр талаас нь илүү сайн бодорой гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Puro Cups гэдэг чинь одоо дөрвийн аяг ч юм тийм эргэцүүл бодохыг л хэлж байгаа л да. Ер нь дахин эргэцүүлж сайн бодороо яарах хэрэггүй гэдэг юм аа. Тэг яарах хэрэггүй хамгийн гол ингээд алс холын ирээдүгээ бодож маш сайн эргэцүүлж бодохыг нэлээд мэрэгэн ухаалгаар эргэцүүлж бодохыг л одоо танд ингээд хэлээд байгаа. Удахгүй хүсэл чинь биелэх болохоор хит яарж алдаа гаргах вэ? Уламжлалт хэлбэр хэв маягийг бас хадгалсан нь бол одоо шинэлэг санаа гэхээсээ илүү уламжлалт арга хэлбэрийг хадгалсан нь одоо танд илүү зохимжтой. Гэвэл таны хүсэл биелнэ, хүсэлч нь удахгүй биелнэ гэдэг байгаа байхгүй юу? Та магадгүй ямар нэгэн юмыг шинэ хэлбэрээр хийж үзэх гэдэг байж магадгүй. Гэхээр таныг тэр нэг эрсдэл янз бүрийн байдлыг одоо тийм сайн одоо цаг хугацаа зарцуулж тооцож бодорой гэдэг юм. Өөрийгөө одоо нэг эрсдэлд оруулахаас хамгаалаарай. Тийм. Шийдвэр гаргахдаа яараад хэрэггүй гэдгийг л ер нь онцгойлон хэлээд байна л да. Шийдвэр гаргахдаа ерөөсөө яарахгүйгээр маш сайн төвлөрч бодож боловсруулж ийж тэгээд уламжлалт маягийн хэлбэрийг хадгалсан зүүн совиндоо итгээд өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сайн сонсоод тэгээ нэлээд бараг энэ шийдвэрийг гаргаж энэ одоо ажил хөдөлмөр юу хэлүүлэх гэж байгаа тийм энэ дээр цаг хугацаа авч жоохон амарч иж бодорой гэдэг. Танд тодорхой хэмжээний амралт ч хэрэгтэй цаг үе юм шиг байна тий. Тэгээд тэр амраад яарч буруу шийдвэр гаргахгүйгээр амраад зөв шийдвэр гаргаарай. Амраад сайн эрсдэл наан цааныг нь сайн бодож байгаа зөв шийдвэрийг гаргаарай гэдэг байгаа байхгүй юу?
шийдвэр гаргалтан дээр л яарахгүй байх шаардлагатай гэл ерөөсөө голчлон хэлж байна да. Тэгээ та сайн бодож иж зөв шийдвэр гаргах юм бол энэ хүсэл, энэ ажил чинь одоо бүтнэ гэдэг юм. Тэгээд тэгвэл танд одоо нэг хязгааргүй ингээ боломжууд олдоо та ингээд балансаа олж тэнцвэрээ олноо. Яаран шийдвэр гаргавал нэг тийм баланс тэнцвэр олохгүй эрсдлээ харахгүй нэг тийм яарсан дүгнэлтэнд хүрээд алдаа гаргачих магадлал байгаад байгаа учраас таныг яарахгүйгээр л гэдэг дээр л их онцгойлон хэлж чинь. Тэгвэл таны энэ хүсэл биелээ та бүр айгүй тийм гоё бүрэн төгс одоо яг нэг алтаа мадаггүй зөв шийдвэр гаргаад яг нэг хүснээр амжилтанд хүрэх гээд байна. Хамаг гол анхааруулга бол ерөөсөө яарснаас олж олдов. Амралт авж байгаад ч болтугай сайн эргэцүүлж бодоод сайн бодож тооцоолоорой гэдэг. За танд нэг иймэрхүү чиглэлтэй. Тэгээд урам зориг өгсөн юм хитрхи их айхтар хүндрүүлж бодохгүй ч гэсэн нөгөө нэг цаг хугацаа авч хамгийн гол нь яарахгүй цаг хугацааг авч сайн ингэж нэг тунгаагаарай. Хамаг чухал юм нэ одоо өөрийгөө нөгөө нэг хамгаалалтаа тийм эрсдэл жишээ нь одоо нэг эрсдэл үүсгээс хамгаалах гэсэн үг шүү дээ тийм. За тийм тал дээрээ илүү ингээд нөгөө цаг авч анхаарлаа хандуулж юм хийгэрэл гэдэг. Шийдвэрээ гаргаараа гэдэг. Тэгээ алс холын зорилгоо бодоод шийдвэр гаргах нь бол одоо зөв шүү гэдэг. Тэгэхээр нэг таны хувьд бол одоо нэг тийм ажил бизнес нэг юм эхлэх гээд тэрэн дээр л одоо бодож үзэж байгаа болоо да. Тэг үзэж байгаа болоо да гэхээс илүү танд бол одоо тэрхээр энэ хамтрагчдаас нь үт юм аав ээжээс нь үт юм өгдөөдсээс үт юм найз нөхдөс үт юм нэг таны хувьд ойр дотны хүн юм те тэр хүнээс ч юм бол тэгж л хэлүүлж байна. Яарахгүй байх их чухал юм байна л да гол нь. Цаг авч бодож боловсруулж амарж ээж бүр нэг амарсан хүн чинь нөгөө нэг бүр таныг унтаж амарч нэг сайхан гэдэг нөгөө нэг амархыг хэлээд байгаа байхгүй сайн амарсан хүн чинь нөгөө нэг бодож боловсруулж шийдвэр гаргахад ер нь нэг өөрөө гаргадаг шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь хэлээд байна шүү. За ингээд 2 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлөж байна. За 3 дугаар группийн уншлага эхлүүлье. За мандала байна. Гоё өнгөлөг мандала өдрийг сонгож мандала стикер сонгожээ. За you are shining star. Гэдэг нь бол та бол тод гэрэлтэх од юм аа. Гялалцсан од юм аа л гэж байгаа юм байна. За таныг бол ерөөсөө урам зориг магтсан магтаалаар бол одоо уншлагыг хэлж байна. Таны сонгосон хөзөр өөрөө тийм юм байна. Их гоё хөзөр сонгожээ, бас гоё мандала сонгожээ. Их л гялалцсан амжилттай одтой хүмүүс сонгосон байлгүй дээ. За тэгээд дараагийн өөр хөзрүүдээс бас мессеж авнаа. За таны ойр дотны хүнээс танд юу хэлхийг хүсэж байна вэ гэд. Ойр дотны хүмүүсээс хэлэх мессеж. За 3 хөзөр авч яваад тэгээд уншина да. За энэ хөзөр маань болохоор за хөрөнгө оруулалтаа гэсэн мөнгө санхүүтэй холбоотой хөзөр ихний ээлжинд гарч ирж байна. 2 дугаарт нь болохоор spiritual teacher сүнслэг багш гэсэн хөзөр сонгогдож байна.
сүнслэг багш. За 3 дахь үзэр нь autumn гэдэг намар гэсэн үзэр тийм ээ. Намар гэдэг үзэр сонгогдож байна. За 1-р үзэр дээр энэ юуны бизнес венчур гэдэг нь үзэр нь болохоор тийм бизнесийн шин санаа эсвэл карьерийн боломжинд итгэж хэрэгжүүлээрэй гэж байгаа байхгүй юу? Танд ямар нэгэн бизнесийн шин санаа төрчөө та тэрийг хэрэгжүүлэх үү, явах уу гэдээ ингээд бодож байгаа яхаа. За тийм чиглэлийн тэрийг хэрэгжүүлээрэй гэсэн мессеж байна. За spiritual teacher гэдэг маань болохоор одоо сүнслэг багш гэсэн үг. Тэгэхээр сүнслэг багш гэдэг нь болохоор зөвхөн сүнслэг, заавал сүнслэг байх албагүй. Ер нь бол та одоо нөгөө нэг хүнд хин нэгэнд заах юмтай хүн л гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр таны амьдралын зорилго бол бусдад эдгэх болон сүнслэг байдлын талаар заах явдал юм аа гэж байна. Бусдыг эдгэх болон тэгээд сүнслэг байдлын талаар заах. Одоо танд бол ямар ч гэсэн хүнд заах юмтай, эрдэм мэдлэгтэй, боловсралтай тэгээд хүнд дамжуулж заах юмтай л хүн гэсэн үг байна. За 3 дахь үзэр нь болохоор autumn гэдэг нь болохоор намар гэдэг үзэр. Намар гэдэг үзэр маань болохоор намрын улиралч нь одоо ерөөсө бүхий л юм бүрэн төгс боловсрсон байдлыг илэрхийлдэг гэдэг тийм. Тэгэхээр намрын улиралч бүгд нэг дороо цуглараад та элбэг дэлбэг гайхалтай ургацыг хураах болно гэж байна. За тэгэхээр намрын улирал за танд ингээд нийт одоо ингээд хэлж байгаа мессеж болохоор та бол одоо бизнесийн ямар нэгэн шин санаа оноогоо хэрэгжүүлээрээ. Тэгээ та бол хүнд заах юмтай эрдэм мэдлэг ихтэй хүн учраас тэрийгэ бусдад түгээгээрээ. Тэгээ намрын улирал гэдэг чинь болохоор бүрэн төгс байдлыг та бол одоо эрдэм мэдлэгээр одоо хүнд хүртээх, заах эрдэм мэдлэг арвинтай одоо бүрэн боловсрцсон хүн. Тийм учраас одоо тэрийгэ бусдад түгээж одоо нэгсдээ одоо багшлаарай, заагаарай гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр та магадгүй нэг тийм одоо зүгээр жишээ ингээд авахад одоо за та нэг англи хэлний багш байлаа гэд бодоход ингээд англи хэлний заавал одоо тэр нөгөө дээд үе шатыг ингээд бүрэн дүүрэн дуусгаж ийж та одоо хүнд заая гэд ингээд бодоод магадгүй нэг 3 юм уу 4-р левел дээр нь явж 5 левелтэй байлаа гэж бодоход та нэг 3 юм уу 4-р левелийг ингээд дуусгацсан. Тэгэхээр цаашаа уул нь эхнээс нь нөгөө нэг эхний мэдж байгаа хэсгийг хүнд хүртээгээ заагаад явах боломж танд ингээд байлаа гэхэд та заавал бүгдийг нь төгс өөрөө бүрэн дүүрэн төгс болж иж тэр 5 дугаар левел үед юм л тэрийг нь заавал дуусгаж иж за тэгжээж нөгөө хүнд би одоо заах хэрэгтэй юм уу тийм хэмжээний болно гэдэг ингээд нэгсэндээ өөрийгөө жоох ингээд дараад голонгоо байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр таныг бол жишээ нь та нэг сургалтын төв ажиллуулаад за нэг англи хэлний хичээл заах гэж байгаа бол энэ бизнес шин санаагаа хэрэгжүүлж эхлээрээ. Тэгэнгүүт та эхлээд сурчсан одоо байгаа одоо тодорхой 3 дугаар левел 4 дугаар левелийн хэмжээний мэдлэгтэй байлаа гэхэд таны тэр мэдлэгийг ч мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа учраас тийм ээ. Одоо өөрийнхөө чаддаг мэддгээсээ эхлээд ингээд одоо хүмүүст ингээд нэг заагаад ингээд сургаж байя. Гэтэл ингээд дараагийнх нь хаашд болох учраас энэ бизнесийн эн чинь бизнес нэгдүгürt хоёрдугаарт эн чинь нөгөөсөө хүмүүст юм эрдэм мэдлэгээ хүргэж хуваалцж байна гэдэг чинь одоо бас буян шүү дээ тийм. Тэгэхээр таны мэдж байгааг мэдхгүй хүмүүст та нэгсэндээ заагаад эхэлж ээж болно гэдэг аахгүй юу. За танд тийм чиглэлийн мессеж ирээд байна. Тэгэхээр та бол одоо нэг тод гялалцах одоо гэх таныг магтаад тэгээд ишүү бүр эндээсээ тэрийг хийгээд явахаар олон хүнд хүртээлтэй хүмүүсийг ингээд нөгөө гэрэл гэгээтэй зүг рүү замчилж хөтлөх. За спиричуал багш байлаа гэхэд өөрийнхөө хэмжээний мэдж байгаа тэр бясалгалын юу байдгийг тэр чиглэлээ ч гэсэн хүнд ингээд та зааж иж хэлж иж болж байгаа байхгүй юу. Төгс болж иж одоо эсвэл гэгэрж иж гэсэн юм бол одоо байхгүй. Тэр гэгэрэл гэдэг чинь бас таны хол хүн өссөн болгоно бас тийм амархан гэгэрчгүй. Тийм болохоор та өөртөө нөгөө мэдж байгаа эрдэм мэдлэгээл одоо өөртөө ингээд бусдад түгээгээд хүргийа
хэрэгжүүлж эхэлье гэдэг байгаа. Та нэг жоохон хойшин тавиад байгаад байгаа байж болох юм. Тэгэхээр хэрэгтэй хүнд нь тэр өөрийнхөө чаддаг хэмжээнийхээ ямнаас эхлээд хүргэж байя гэдгийг л одоо онцгойлон хэлээд байна л та. За эхний ээлжинд хөн мессеж үзрүүдээс болохоор ийм мессежүүд ирж байна. За тэгээд одоо өөр нэг хүзрөөс бас мессеж авнаа. Өөр одоо ямар мессеж үг гэж дамжуулахыг хүсэж байна вэ гэдэг дээр мессеж авах болно. Өнөөдөр одоо За энэ өдөр маань болохоор Strange гэдэг хүч чадлын өдөр сонгожээ. За таныг бол их хүчтэй чадaltaй гэж та өөрийнхөө бодож байгаагаас илүү хүч чадaltaй ярьдаг мэдлэгтэй хүн гэдэг. За хоёр дахь өдөр нь болохоор Five of Cups буюу за та ингээд одоо тэр хүрэхгүй байгаа өндөрлөгт заавал хүржиж хүрэх гээд ингээд нөгөө хичээгээд ингээд хол хүрхгүй байгаа юм руу ингээд тэмүүлээд байхаасаа илүү одоо ингэ хажуудаа дэрэгдээ байгаа гэдэг чинь түрүүний нөгөө нэг мессежтэй ингэж холбогдож ирж байгаа байхгүй. Түрүүний та одоо мэдж байгаа чадж байгаагаасаа эхлээд гэдгийг заавал хүрхгүй байгаа тэр хол байгаа өндөрлөгт хүрснийхаа дараа гэсэн одоо тийм заавал тийм ойлголт шаардлага бол хэрэггүй. Хажуугаа өөрийнхөө мэдж байгаа чадж байгаагаасаа эхлэедээ гэд эхлээд одоо хүнд ингээд нөгөө зааж сургаж болно гэдэг байхгүй юу. За би одоо өнөөдөр энэ нөгөө Bluetooth тасраад юу микрофон тасарсан байгааг нь мэдэхгүй бахан бичлэг хийчээд араас нь дуу оруулчих. Тийм болохоор жоохон үг үйлдэл жоохон зөрж байгаа шүү. За тэрийг ойлгож үзээрэй. Гэхдээ үндсэн одоо нөгөө гарч байгаа мессежүүдээ бол эргэж хөдрөө харж байгаад уншаад явчихнаа. Яг хөө жоохон үг үйлдэл хоёр жоохон зөрдөг юм байна. Одоо яалтаа хэлээ. За тэгээд дараагийнх нь болохоор тийм таныг бас л Six of Cups гэдэг чинь тийм танд ингээд нөгөө нэг одоо нэг юм урсгалд орно гэсэн үг байхгүй юу? Та өөртөө мэдж байгаа эрдэм мэдлэгөө хүнд түгээжэл дараагийнх нь ингээд нөгөө нэг суралцах боломж олдоод ингээд суралцах боломж олдондоо тийм та тэрэн дээр одоо нөгөөсөө санаа зовох юм байхгүй. Хааш нөгөө нэг ингээд нөгөө нэг голдролдоо ороод явчихна гэдгийг хэлээд байна л да өртөө бол. Заавал бүрэн төгс болж ээж одоо бүхнийг ихлүүлэх бол албагүй. Сурцсан хийцэн чадж байгаа юмнасаа эхлээд одоо хүнд ингээд хүргээд явж итэл аяанда нөгөө голдролдоо ороод явчихна гэдэг байгаа. Тэгээд танд тийм айгүй тийм өөрийн чинь дуртай тавтаа тухтай тийм гоё ажил байх болно гэдгийг бас хэлж байгаа шүү. Та өөрөө тэр ажилдаа их дуртай байхаар байна л да. Тэгээд таныг эхлүүлье. Тэр бодож байгаа санаж байгаагаа ерөөсөө эхлүүлэх тал дээр л онцгойлон мессеж хэлээд л байна л да ерөөсөө. Эхлүүлэхгүй бол нөгөө нэг юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр эхлүүлье гэдэг дээр л хэлээд байна. Өөрийнхөө мэдж байгаа чадж байгаагаас эхлүүлээд явж ийл тэгээд аяндаа л бүх юм одоо тэгээ нэг ив зүйдээ ороод учраа олно штэ гэдгийг хэлээд байгаа шүү.
Энэ дээр та айгуу тийм юу байхаар байгаа байхгүй юу? Одоо энэ ажилдаа дуртай, энэ ажилдаа тийм нэлээд хөөрхөн байр сууринд хүрэхээр байгаа. Яг л та өөрөө энэ ажилдаа дуртай хүн байгаа даа. Тийм болохоор энэ ажлаа эхлүүлээд хийж явах явцдаа та айгуу байр сууринд хүрнэ. Тийм. Хамгийн гол нь та ас холын ирээдүгөө бодоод энэ ажлыг одоо ингээд эхлүүлэх юм бол энэ нэг